За нийслэлийн хэмжээнд заллах гэмтэрэг өмнөх оны муу үеэс 652 нэгж буюу 27.3% өсөж байна. Мөрдөн ажиллагаа явуулж байгаа нийт гэмтэргийн 59.1%-ийг заллах гэмтэрэг үлдэж байна. Цагдаагийн байгууллагад сүүлийн өдрүүдэд алтманитын эдлийг өндөр үнээр худалдаж аавна гэж зар мэдээлэл байршуулаад тухайн хэрэгттэй уулзаад банкны шилжүүлсэн талаарх баримтыг хариулж залилж байна. Мөн цагдаагийн байгууллагын нэрийг барьж архи сэтгүүрэл хундаагаар үйлчлдэг аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг гаргаж өгнө. Мөн танай байгууллага насан туршаагүй хүүхдэд архи сэтгүүрэл хундаагаар үйлчилсэн зөрчил гаргасан байна. Дээрх зөрчлүүдийг чи аргалж өгье гэж иргэдээс тухайн иргэд болон захирлуудаас мөнгө залж байгаа гэмтэргүүд ихээр үлдэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас харилцаа холбооны хороо болон өрн талбайны удирдлагуудтай уулзалт зохион байгуулад дээрх төрлийн цахин гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мессеж явуулах урьдчилан сэргийлэх чиглэлээрх ажлыг энэ оны 4 сарын 1-ний өдрөөр явуулахаар төлөвлөж байна.